Сайн уу хүүхдүүдээ. Өнөөдөр багш нь 5 дугаар ангийн математикийн хичээлийг та бүхэнтэйгээ хамтран явуулъя. Өнөөдрийн математикийн хичээлээр процентын 3 төрлийн бодлогыг хэрхэн бодох талаар зөвлөе. Процент гэж юу вэ? Аливаа зүйлийн 100 тэнцүү хуваасны нэг хэсгийг 1% гэд тэмдэглэнэ. Дараа 10 хэмжээстэй квадратаар дүрстэн үзүүлье. Энэ нь 100 хэсэг юм. За, үүнийхээ нэг хэсгийг бодъё. Энэ нь 100-ны нэг хэсэг болно. 100-ны нэг хэсгээ 10-ын бодрохоор илэрхийлвэл тэр бүхэл 100-ны нэг хэсэг болно. Энэ нь 1% буюу 1% гэдгийг өмнөх хичээлээр бид нэр үзэж судалсан. За, процентын үндсэн 3 төрлийн бодлого байдгийг өнөөдрийн хичээлээр мэдж авъя. За, нэгдүгээр төрлийн бодлого нь өвөрцөн тооны процентэд ноогдох тоог олох. Хоёрдугаар төрлийн бодлого нь өгсөн процентэд ноогдох тоогоор уул тоог олох. Гуравдугаар төрлийн бодлого нь нэг тоон нөгөө тооны хэдэн процент болохыг олох бодлогыг бодох нэ. Өгсөн тооны процент ноогдох тоог олох бодлогоо бодцгоё. Бодлого 1. За хүүхдүүдээ багшаа дагаад уншаарай. Талх 1000 төгрөгийн үнэтэй. Талхны үн 20% нэмэгдэв. Талхны үн хэдэн төгрөгөөр нэмэгдсэн бэ? За, энэ хавтангаар талхны үнийг дүрслэлээ. Талах 1000 төгрөгийн үнэтэй. Энэ нь 100% юм аа. За, тэгвэл талхны үн 20%-аар нэмэгдсэн. Тэгвэл бид нар талхны үн хэдэн төгрөгөөр нэмэгдсэнийг олъё. За, бодолтой дагаад ирээрэй. 1000 төгрөгийн 1% ноогдох хэсгийг олъё. За, сайн ажиглаарай хүүхдүүдээ. Тэгвэл 1% нь 10 төгрөг юм бол 20% ноогдох хэсгийг хийдвэ. 20% ноогдох хэсэг нь 200 төгрөг юм бол энэ талах 200 төгрөгөөр нэмэгдэжээ. За, 20 төрлийн бодлого өгсөн процентэд ноогдох тоогоор уул тоог олох. За, бодлогоо хамтдаа дагаад уншаарай. Талхны үн 200 төгрөгөөр нэмэгдсэн ба энэ нь талхны нийт үнийн 20% болно. Талх анх хэдэн төгрөгийн үнэтэй байсан бэ? За, хүүхдүүдээс анхаараарай. За, энэ бодлогоо хавтангаар загварчлан харуулъя. Энэ хавтангаар нэг талхны үнийг дүрслэлээ. За, тэгвэл энэ талхны 100% юм аа. За, талхны үн 200 төгрөгөөр нэмэгдсэн. Энэ нь талхны үнийн 20% юм аа. Тэгвэл талах анх хэдэн төгрөгөөр нэмэгдсэн бэ? Бодолтой хамтдаа хийцгээе. 200 төгрөг нь 20% бол 1% ноогдох хэсэг нь хэдвэ? За, 1% 10 төгрөг бол талах хэдэн төгрөгийн үнэтэй байсан бэ? Тэгвэл талах 1000 төгрөгийн үнэтэй байсан байна. За, бодлого 3. Талх 1000 төгрөгийн үнэтэй. Талх 200 төгрөгөөр нэмэгдэжээ. Талхны үн хэдэн хувиар нэмэгдсэн бэ? За, дээрх бодлогоо хатан загвараар харуулъя. За, энэ нь талхны 100%. За, талх 200 төгрөгөөр нэмэгдсэн. Тэгвэл талх хэдэн хувиар нэмэгдсэн бэ? Гэдгийг бүгдээрээ олъё. За, бодолтой хамтдаа 1000 төгрөг нь 100% бол 1% нь хэдэн төгрөг вэ? 1% 10 төгрөг ноогдож байгаа бол 200 төгрөг нь хэдэн хувь болох вэ? Тэгвэл талх 20%-аар нэмэгдэжээ. За, бодлогоо уншаад 3 төрлийн бодлогын аль нь болохыг мэднэ.
Хоёрдугаарт нь бодлогоо загварчлана. За анхаараарай. Гуравдугаарт нь товччлалыг хийнэ. Үүний дараа бодолтой хийнэ. За даалгавраа хийхдээ багшийнхаа өгсөн зөвлөмжийг санаарай. За хичээлдээ амжилттай оролцсон сурагчдаа баярлалаа. Амжилт хүсье.